За сайн байцгаана уу хүмүүс. За та бүхэнд AS level-ийн за хөгжлийн сангийн номоос тайлбар өгж видео хийж байна. За та бүхэн үзээд сайн ойлголттой болж байгаарай. За хөгжлийн сан. За мэдээж хэрэг дата хадгалж байгаа тийм номын сан гэхэд ном байдаг бол хөгжлийн сангийн үйл дандаа өгөгдөл байгаа гэсэн үг. За тэгээд тэр өгөгдлүүд манайд хүснэгтэн дээр хадгалагддаг. Хүснэгтэн дээр за тэр ойлгомжтой тийм хүснэгтэн дээр. За жишээлбэл энэ 9.1 гэдэг файлыг харъя тийм. Эдгээр энэ хүснэгтүүд маань за дандаа дотроо дата агуулсан. За тэгээд хоорондоо холбогдож хоорондоо уялдаа холбоотой болж өгч байгаа зүйл юм аа. За тэгээд эндээс хүснэг гэдгээ бол мэдж байгаа тийм. За мэдээж хэрэг одоо дандаа хүний мэдээлэл, нэг бол дандаа газрын мэдээлэл, за нэг бол дандаа үйл ажиллагааны мэдээлэл гэж ч юм уу дандаа нэг төрлийн мэдээллүүдийг агуулсан байвал тэр бол хүснэг болоод байгаа. За record гэж юу юм бэ гэж тийм record. За entity тийм. Record entity энэ хоёр бол яг ижилхэн. За энэ юу хэлээд байгаа юм бэ гэхээр за жишээлбэл тийм энэ ажилчин руу ороход энэ бол нэг record гэхгүй юу? Энэ бол нэг record. Нэг бичлэг гэсэн үг байна тийм. За entity гэсэн энэ бол нэг entity. За тэгээ болж өгвөл илүү мэрэгжлийн байдлаар entity гэж хэлэх илүү найдвартай байна. За тэгээд entity гэдэг нь болохоор яг нэг хүний те эсвэл яг нэг газрын эсвэл яг нэг event буюу үйл ажиллагааны те за тэр мэдээллүүдийг агуулж байгаа зүйлийг record entity гэж нэрлэдэг байна. За тэгвэл attribute болон field гэж юу юм бэ гэж те attribute жишээлбэл энэ нэг attribute гэхгүй төрсөн ансаар дандаа яг ижил төрлийн мэдээллийг агуулна. Дандаа ансаар дандаа төрсөн ансаар те дандаа гэрийн хаягийг дандаа улсын мэдээллийг эдгээрийг энийг болохоор field буюу attribute гэж нэрлэдэг attribute. За тэгэхээр өөрснөө хүснэгтэндээ байгаа те хэдэн филдтэй байгаа юм бэ гэдгийг одоо харж болох нь 1 2 3 4 гэх те за ингэж харж болох нь. За тэгээд цаашаа те эдгээр бүгдийн сайхан уншаад үзээрэй. За тэгээд ер нь бол хүснэгт маань өөрөө record field хоёроос бүртгэн те. За тэгээд филдэд нэг филдэд дандаа ижил төрлийн дандаа текстүүд орж байгаа бол текстүүд дандаа онсаар орж байгаа бол дандаа онсаар дандаа тоо орж байгаа бол тоо дандаа мөнгө нэмэгдэх бол мөнгө нэмэгдэх гэх мэтээр орж ирнэ. За тэгэхээр одоо бид нар тэгээ өөрсдөө эндээс жишээлбэл энэ product буюу бүтээгдэхүүн өгдөг бүснэгтээс те дөрвөн филд нэмийг одоо тодорхойлж хараа хэлээрэй те. За product алдарч хүрээний тодорхойлолоо гэх юмтай ингэж байж байна. За тэгмүүд энэ product руу орё те. За product гэдэг бүснэгтийн design view руу орлоо. За дөрвөн филд нэм те. За илэрхийлж болох category IT, unit price, unit in stock, product IT. Эдгээр бүгдээ филдийн нэрүүд тахгүй те. Харин анхдагч төлбөр хаана байна вэ гэхээр энэ те product ID дээр байна. За анхдагч төлбөрийг тайлбарлах юм бол тухайн талбарт яг тийм орж байгаа одоо field accounts unique identifier гэж байгаа байхгүй тухайн тэр бичлэгнүүд дотор энэ primary key авсан төлбөрийн талбар маань ер нь орж байгаа датанд нэг ширхэг байна. Жишээлбэл те database гэдэг үгийг авч байгаа бол энэ database гэдэг үг дахиж хийж авахгүй гэсэн. Тэгэхээр одоо эндээс те ингээ харангуут энэ дотор те database гэдэг үг байх юм бол энэ дахиж database гэж авахгүй гэсэн. Одоо энд бол тоонууд дандаа явж байна тийм үү. Тэгэхээр энэ тоонуудыг би одоо магадгүй энэ бол яг автоматар шууд 78 гэж болно. Магадгүй би энд 74-ийг хийх гэмүүд орохгүй л гэсэн. За анхдагч төлбөр ингэж ажилладаг шүү. За тэгэхээр дөрвөн филд нэмийг тодорхойлж чадна тийм. За анхдагч төлбөрийг болж чадчихээн. Хэдэн record байна вэ? Хэдэн record байна вэ гэж тийм. За өөр хоёр хүслэлтийг бас тодорхойлороо гэж тийм. Энд хэдэн record байгааг хартаа. Ер нь ингээ харахад тийм 77-оос 77. За би 77-оор юунд record байгаа болохоор ингэж харж байна. За эндээс авчих юм бол тийм 77-оос 1 өөрөөр хэлбэл нийтдээ 77 record буюу бичлэг байна гэсэн. За тэгээ өөр хоёр table гэж тийм. Category, хэрэглэгч, ажилтан, захиалга. За эдгээр дахиад table-үүд юм аа. За тэгэхээр ер нь бол өгөгдлийн сангийнхаа тийм access програм дээр энэ table юм байна. За table-үүдийн дотор нь эдгээр field name юм байна. Дахиж field name нэмэхээр бол тийм бид нар өөрсдөө энэ дээр ингээд бичээд талбарынхаа утгыг data type төрлөө аваад за тэгэнгүүтээ дахин field name нэмэх боломжтой шүү гэдгийг бас хараарай. За цаашаа үргэлжлүүлээд өгөгдлийн төрөл болон field size гэж байна. За өгөгдлийн төрөл гэдэг ямар ч одоо өгөгдлийг тийм энэ бол одоо энд яг ийм төрөл орох ёстой шүү гэдэг юм төрлүүд байдаг. За жишээлбэл text агуулгад бол alphanumeric буюу тоо text аль нь ч болж болно. За numeric буюу тоо тийм. За энэ дээр бүхэл тоо гэдэг нь одоо хэрвээ integer гэдэг авсан байх юм бол 3.5 гэдэг бүтээхай тоо хийж орохгүй гэсэн үг тэр одоо юу field дотор тийм. Харин decimal гэвэл за бүхэл тоо оруулсан ч 15 гэдэг бүхэл тоо оруулахад тийм 15.1 тиг гэдэг ингээд бүтээхайтай болгож гаргаж ирдэг. 3.5 гэж оруулахад 3.5 яг 3.5 авах гэсэн. Date time on sar тийм. За тэгээд on sar маань яг Excel дээр дэжлэн цаана өөрөө нэг тоо агуулж байгаа гэдгийг бас бодох хэрэгтэй. Тоо агуулж байгаа шүү date time. Хэдий биднэрт ингээд харахад тийм 1952 оны 3 сарын хэд ингээд харагдаад байгаа боловч яг үнэндээ тэр date маань цаана нэг тоо агуулж байдаг. За дараагийн төрөл нь бүүлэн буюу хоёрхан сонголттой. За энэ бүүлэн төрөл маань yes no ч юм уу тийм. Эсвэл female male гэдэг ч юм уу тийм. Яг юм хоёр хуудас авдаг. Илүү утга авч чадахгүй. 3 утгаар болчих юм бол энэ бүүлэн авч чадахгүй. За тэгэхээр 2 утгаар авдаг зүйл дээр бүүлэн төрлийг авчихад илүү болох гээд байна гэсэн үг. За ингээд төрлүүдээ гэдэг энэ дээр тайлбарлаж бичсэн байна. За өөрөөсөө ингээд ороод за product ID бол тоо юм байна. За тэгсээ хэрнээ бид нэг утга record нэмэх бүрд өөрөө автоматар энэ өсдөг байх гэдэг. За тэгээд short text буюу үг оруулах нь байна. Тоо оруулах нь байна. Үг оруулах нь байна. Мөнгөнд тэмдэгт байх гэдэг. За мөнгөнд тэмдэгт ч гэсэн яг үүндээ бас одоо date time тайлбарлалтын тоор цаана байгаа. Зөвхөн харагдах формат дээр нь л доллар, паунд, төгрөгийн тэмдэг нэмэгдэл байгаа гэсэн. Тэгэхээр бол ер нь цаанаа бол тоол байгаа гэсэн үг шүү.
За тэгэхээр мөнгөний тэмдэгт бол цаана тоо байдаг байх нэ. За тэгээд тоонууд байна дандаа number. За тэгээд бас ямар үед магадгүй хүний number of people гэдэг хүний тоо авч байгаа те. Магадгүй дандаа ингээд бүхэл өдрөөр тооцоогоо юугаа авдаг number of days гэдэг ч юм уу те. Тийм тохиолдолд дандаа integer гэдэг төрлийг авах хэрэгтэй. За тэрийг яаж авах вэ гэхээр жишээлбэл одоо за энэ бүтээгдэхүүн дээр нь ороод үзье те. За энэ тоонууд дээр дата type аяга сонгох үед энэ нэг юу дээр нь байна те. Дотлын формат хэсэг дээр нь жишээлбэл integer гэдэг орж ирсэн байна. За тэгэнгүүт number of people бол хизээч хүний тоо гэж байгаа 3.5 гэдэг тийм тодорхойлолт хүн байхгүй учраас те. Дандаа бүхлээр явах учраас integer те. Ямар тохиолдолд integer байх вэ? Ямар тохиолдолд decimal байх гэдэг вэ гэдгийг бодно гэсэн. За тэгээд эдгээр ингээс тайлбарсан байна. За уншиж үзээрэй. За мөн field size гэсэн байсан те. Тухайн филдний хэмжээ гэсэн байсан тийм үү хэмжээ. За энэ дэр жишээлбэл одоо энэ product name дээр те. Энэ field size дээр 40 өөрөөр хэлбэл тэгээд max утга нь юу вэ? Max тэр 40 тэмдэгт авнаа л гэсэн үг. За тэгэнгүүт бид нар хэрвээ энд ингээд нэг өөрөөсөө автомат ингээд нэг юу үүсгэлээ те. Field үүсгэх гэдэг энэ шууд автоматар 250 авч байгаа байхгүй. За гэтэл магадгүй бүтээгдэхүүний нэр, магадгүй миний нэр хизээж 250 тэмдэгтийн урттай байхгүй те. За тэгэнгүүт 250 тэмдэгтийн урттайгаар яаж яана гэдэг бол магадгүй миний даваас руу гэдэг юм маань 10 тэмдэгтийн урттай байгаа бол 245 тэр тэмдэгтийн зай маань сул хадгалагдаа л гэсэн. Сул байгаад гэсэн. Тэгэхээр илүү нөгөөдлийн санд чинь зөв маш их мэдээлэл орох учраас те. Маш их мэдээлэл орох учраас за тэр болгоныг бодож үзээд энэ макс зарыг 40 гэж тавьсан те. За яг энэ нэг 40 гэж тавьсан хэрнээ 15 тэмдэгттэй бичиж болно. Гэхдээ 40-с хэтрүүлж болохгүй гэсэн үг. За тэгээд ер нь зайгаа хэмнэхийн тулд ингэж field size дээр утга зоож өгдөг байх юм. За тэгээд дахиад нэг ярих юм бол те энэ integer маань бас өөрөө 32 хүртэл тийм хязгаартай байдаг. 32 хүртэл. За тэгтэл магадгүй бидний оруулж байгаа зүйл маань 500 мянга 1 сая гэдэг жоох их утга байх юм бол те энэ integer-ээс long integer сонгож оруулах хэрэгтэй шүү. За тэгээд энэ field size-уудыг уншаад үзээрэй. За дараагийнх нь холбоос. Three relationships гэж те 3 relationships буюу холбоос гэж. За энэ ер нь бол хүснэгтүүдийг хооронд нь хүснэгтэн дэх тэр талбаруудыг хооронд нь холбоод байгаа зүйл байгаа тийм ээ. За тэгэхээр ер нь бол холбоос маань за энэ database tool гэдэг дотор relationships гэдэг байгаа. Relationships за ингэж орж ирж байна. За ингэж харагдаж байна. За тэгээд ер нь юу холбож байгаа одоо юу маань те холбохдоо хоёр хүснэгт хоорондоо холбогдох гэдэг шүү дээ. Энэ хоёр ч юм уу те энэ хоёр ч юм уу те. За тэгэхэд аль нэг нь анхдагч түлхүүр байна. Аль нэг нь анхдагч түлхүүр байна. Та нар одоо энэ хоёрыг харахад те энд order number анхдагч түлхүүр байна. Эндээс харахад энэ хэрэглэгчийн ID бас анхдагч түлхүүр байна. Холбож байгаа тэр ингээд юу entity-тэй ингээд хоёшоо холбоход за энэ аль нэг нь анхдагч түлхүүртэй байна. За тэрийг сайн хараад уншаарай. Аль нэг нь анхдагч түлхүүртэй байна гэдгийг хараарай. За тэгээд 3 янзын холбоос байгаа те 1 to 1 нэгээс нэг рүү 1 to many нэгээс олон руу mini to many гэсэн холбоосууд байна. За тэгээд энийг тайлбарлах юм бол энэ тайлбаруудыг бичсэн байгаа. За 1 to 1 гэдэг нь болохоор ер нь бол нэг том хүснэгтийг ер нь хоёр хуваагаар тавьсан. За тийм тохиолдолд ашигладаг. Нэг том хүснэгтийг хоёр хуваагаар. Магадгүй энэ employee ID маань те employee ID-г маш их мэдээлэл агуулад байвал үүнийгээ хоёр хуваагаад хоёулын дээр нь те яг энэ employee ID гэдэг хоёр анхдагч түлхүүр байгаад түүнийг холбох юм бол энэ 1 to 1 болно гэсэн. За эсвэл өөр хүснэгт рүү за энэ хоёрыг холбон те тэнгууд энэ жишээлбэл түлхүүргүй за энд нэг юм хоёр employee ID байна те энэ түлхүүргүй байгаа учраас энд юу дата олон одоо өөрөөр хэлбэл аваас ингээд дата те энд дахиж байж болно гэсэн үг байхгүй. За тэнгууд энэ хоёрыг холбох ер нь бол ингээд холбох үед 1 to many үсэн те яг бол энэ датаг олон байж болно гэсэн үг учраас за тэгэхээр датаг ингээд анхдагч түлхүүр биш гэж нэ энэ ер нь энд орж байгаа дата нэг ширхэг байх ёстой гэсэн тийм unique index үүсгэж болдог unique index. За тэгээд үүсгэсэн тохиолдолд яг энэ анхдагч түлхүүртэй ижилхэн энд орж байгаа датанууд дандаа нэг ширхэг. Өөрөөр хэлбэл энд орж байгаа 500 гэдэг employee ID дахиж хизээж орохгүй гэсэн. Дахиж хизээж орохгүй. За магадгүй тийм хүн яг нэг төрлийн л ажил хийдэг. Хизээж ажиллана гэж хувьсаж өөрчлөгдөхгүй байгаа тохиолдолд ажлынхын мэдээлэлтэй хүний мэдээлэл хоёрыг хооронд нь бас холбож болох гэдэг байхгүй. Гэтэ ер нь бол тийм жишээ бол хаварлах л та. За тэгээд цаашаа номоо үзье те. За энд яг нэг юугаа үүсгэхт юу орж ирж байна. За жишээлбэл те нэгдүгээр энэ даалгавар дээр за relationship-ийг ажиллаарай гэж байна те. За тэгээ байгаа тэр relationship-үүдийг ер нь тодорхойлж байгаа юм. Ер нь бол яг энэ хүснэгчийг ингэж нээж үзээд сайн харна. За тэгээ энэ ийм учраас ингэж холбогдоод байгаа юм байна гэж бодно гэсэн. За жишээлбэл энэ sales rep болон employee за энийг ер нь бас нэг юу ажиллачаарай гэж ахшгүй те. За жишээлбэл энд ингэх гэдэг байхгүй юу? Sales rep гэдэг рүү орлоо те. Sales rep гэдэг рүү ороход за нэгдүгээр хүн дээр бол ийм хүн байгаа те. Ийм ажил хийдэг. За тэгээ хадагтай гэдэг тодорхойлолтой 5 гэдэг employee ID байна те. За тэгвэл 5 гэдэг employee ID рүү очиход те. Энэ хүн маань 55 оны 3 сарын 4-нд төрсөн. За тэгвэл ажилд орсон нэм, гэрийнх нь хаягны нэм, хотын нэм, за postal code гэдэг үгээр хүний тэр хүний хувийн мэдээлэл тийм үү? Тэгсэн хэрнээ sales rep дээр нь болохоор яг нэг ажилтай холбоотой мэдээлэл. Ноён хадагтай дуулын найз гэдэг хүн. За яг борлуулалтын юу хийдэг юм байна. За 5 дугаартай. Энэ хоёр ингээд хоорондоо холбогдоход ер нь бол энэ бол 1 to 1 гэдгээр холбогдох байгаа байхгүй юу? Тухайн хүний хувийн мэдээллийг нь employee дээр орууллаа тийм. Employee дээр орууллаа. Ажлынхаа мэдээллийг энд оруулсан тийм. За тэгмүүд энэ хоёрыг одоо би ингээд
За байж байгаараа би 400 яагаад. Эдгээрийг хаах шаардлагатай. За бүх өснөгтүүд хаалттай бэжэж холболт хийгддэг шүү. За бүх өснөгтүүд хаалттай бэжэж холболт хийгддэг шүү. За одоо бүгдээрээ энийг те. За employee ID-г ийшээ татлаа. За энэнгүүд угаасаа one to many гарч ирнэ те. Энд олон юу гэдэг утгаараа энд олон байгаа гэдэг утгаар. За тэнгүүд энэ хоёрыг one to one болгох тулд те энэ sales rep дээр тохиргоо хийх гэдэг те. Employee ID-г за энэ нөгөө index гэдэг зүйлийг за тэгэхээр үзүүлж те. Not duplicates буюу давхардал байхгүй байна гэдэг энэ unique index хийж те. За тэнгүүтээ за хадгаллаа. За үүнийг хаалаа. За одоо те employee ID-тэй. За энэ гарч ирж байна. За энийг одоо энд 1 to 1 болсон. Тэгээ энэ угаасаа дата 5 гэдэг employee ID нэг л удаа орно те. А энд ч гэсэн 5 гэдэг employee ID нэг л удаа орно. За үүнийг ингэж үсгэх юм байна шүү. За тэгэхээр unique index гэдгээ бас харах нь те. За энэний даалгавар маань энэ юун дээр 141 дахь утасны энэ те. Энэ хоёрын хооронд 1 to 1 relationship хийгээрэй гэж те. За тэгхийн тулд за sales rep дээр байгаа тэр гадаад түлхүүрийг unique index-тэй болгох шаардлагатай гэж. За тэгээ тайлбар хийсэн байна. За одоо энэ 1 to many-г хийгээд үзье. 1 to many гэнэ те. За аль нэг нь primary key байна те. Нөгөө талд нь гадаад түлхүүр байна. За тэгээд холбож байгаа тэр өгөгчийн data type нь ижилхэн байна. Field size нь ижилхэн байна. Нэг нь тоо байгаад нэг нь text гэж болохгүй гэсэн. Нэгэн дээр integer гэж авчаад нэгэн дээр нь decimal буюу будиргай тоог авч болохгүй гэсэн. Яг ижилхэн integer бай те. За тэгмүүд нэгэн дээр нь 40 гэдэг field size авч байгаа. Нэгэн дээр нь 60 гэдэг одоо юу авч болохгүй. Тэгэх юм бол бас зүрх нэ те. За тэрийгэ бодож хийх нэ. За энийг за supplier болон product хоёр дээр one to many юу холболт хийгэрэй гэж. За supplier буюу за энэ те product дээр энд угаасаа ингээ харангууд энэ supplier ID гэж байна те. Энэ supplier ID. За энд угаасаа нэг ийшээга mini байна гэдэг нь бол тодорхой. За холбогдлоо. Supplier product хоёр маань холбогдлоо. Энэ боллоо гэсэн те. Дараагийнх нь энэ order sales rep хоёр дээр те. Order энэ sales rep энэ те. За тэгсэн чинь you will need a new за чи шинэ гадаад түлхүүр order table дээр үүсгэх одоо нэмэх шаардлагатай гэж байгаа байхгүй юу? За тэгмүүд order дээр гадаад түлхүүр нэмэх юм бол энд анхдагч байх нь тодорхой тийм. Тэгэхээр энэний энэ sales rep ID гэдгийг ийшээ оруулах гэдэг байна гэсэн. За тэгмүүд би order гэдэг хэсэг рүү орлоо. Энэ дээр тийм. За sales rep за ингэж sales гингүүтэй reference гэдэг юм авчи тийм. За тэгмүүдээ энэ sales rep-ээс design view-ийг аваад тоо байгаад байна тийм үү? Автомат авчихсан. За тэгмүүд энд би number гэдэг зүйлийг аваа. Мэдээж хэрэг integer буюу бүхэл байна. Тодорхой байж болохгүй тийм. За sales гингүүтэй ref гэж хадгалч. За үүнийгээ за хадгаллаа. За холбоос дээр очиж энд гараад ирсэн байна тийм. Энд гараад ирсэн байна. Үнийг жирээд энэ дээр. За one to many. За ийшээ гэж бодчихсон. За өөрөөр хэлбэл энд борлуулалтын талаар мэдээ хүн байгаа хүний мэдээлэл байгаа бол энэ захиалган дээр одоо өөрөөр хэлбэл энэ барааны захиалгыг энэ борлуулалтын ажилтан бэлтнэ. Одоо миний захиалж байгаа тийм 500 дугаартай одоо миний тэр захиалгыг за энд байгаа. За 5 одоо юу 3 дугаартай ажилтан миний захиалгыг бэлтнэ л гэсэн үг байна. Тэгэхээр тэр ажилтан ганцхан хүний мэдээлэл бэлтгэв юу ганцхан хүний захиалга бэлтгэв олон хүний захиалга бэлтгэв учраас энд one mini гэж орж ирсэн байна гэсэн үг. За ер нь бол яг access буюу яг Google сангийн програм дээр энэ хоёр холболт үүсэх боломжтой байдаг. One to many. Харин many to many яаж үүсдэг вэ гэхээр жишээлбэл яг энэ дээр бол яг харахад угаасаа дандаа one to many эсвэл one to one гэсэн холболт байна. За many to many нь болохоор ер нь дундаа нэг хүсэлттэй хоёр хүсэлт хоорондоо many to many болно. Жишээлбэл энэ order product хоёр те ерөөсө хоорондоо холбогдоогүй. Тэгсэн хэрнээ энэ дундын order line гэдэг хүсэлтээр many to many холболтыг үүсгэж байгаа байхгүй юу? Many to many гэдэг холболтыг өөрөөр хэлбэл нэг одоо олон захиалган дээр олон бараг одоо би миний захиалган дээр би талахыг захиалж болно. Дахиад өөр миний захиалган дээр талах гэж болно. Тэгэхээр олон ордер дээр олон бараг бүтээгдэхүүн байж болно гэдэг нь харамсалтай байна. Энэ хоёр mini to many холболттой болж байна гэсэн. За тэгээд mini to many холболтын талаар энэ ERD диаграм болон mini to many холболтын талаар дараагийн видеоноос үзээрэй.